дугаар хичээлдээ тавтай морилно. Та бүхэн номныхоо 111-р хуудсанд анхаарал хандуулаарай. За бидний энэ 7 хоногийн хамгийн сүүлийн хичээл хүрэх гэж байна. За, нэгдүгээр засгал буюу цэвчний яднаа CD2-ын 3-ыг хийгээд сонсоод хийх тусгал байна. Бүгдээрээ CD2-ын 3-ыг авч сонсохоос өмнө дасгалын заавартай танилццгаая. Ева Подкала коллегине дито пословхейте очимлови. За, Ева Дета гэдэг ажлын газрын эмэгтэйтэйгээ уулзсан байна. Юуны талаар ярьж байгааг нь сонсороо гэсэн байна. За, тэгэхээр бүгдээрээ CD2-ын 3-ыг авч сонсцгоё. Ahoj Evo, jak se máš? Čau Dito, ale nic moc. Zrovna jsem byla u zubaře. Celou noc mě bolel zub. Chudáku, tak to je mi líto. A máš dobrého zubaře? Já bych nějakého potřebovala. Ano, mám teď nového. Je moc šikovný a navíc milý a zdvořilý. No, takový by měl být každý doktor. Měl by, ale není. Musím říct, že ten můj starý zubař byl dost protivný. A jak se ten tvůj nový doktor jmenuje? A kde má ordinaci? За, CD2-ын 3-ыг дахин сонсоод их тасгал байна. Энэ дасгал 2 буюу цэвчний дивье. Цо Ева Иржика. За, Ева юу ярьж байна? Пословхейте означте цо слышите. За, юу сонсноо тэмдэглээрээ, тэ? Сонсороо гэсэн байна. За, тэгвэл гот нэгдүгээр өгүүлбэр байна. Ей нови доктор Ешковни. За, ей гэдэг нь Ева хэлж байгаа. Түүний гэсэн үг. Одоо эмэгтэй хүнийг түүний гэж хэлэхдээ ей, эрэгтэй хүнийг Ехо гэж хэлээ да. За, нови шин доктор эмч. Е гэдэг нь бол гэж байгаа. За, тэгэхээр түүний шин эмч бол Шковни, противни, мили, лини, симпатицки, здворшили, нездворшили гэсэн энэ тэмдэг нэрнүүдээс CD сонсныхаа дагуу доогуур нь зурна гэсэн үг. Тэгэхээр Евагийн шин одоо эмч нь за энэ эдгээр тэмдэг нэрүүдэд CD-ний дагуу гарч ирснийг нь зурнаа л гэсэн. За тэгэхээр хоёрдугаарт нь Ей старый доктор Билл. За түүний хуучин эмч нь старый гэдэг нь хуучин тий ийм доктор эмч. Хуучин эмч нь ямар байсан бэ гэдгийг нь бас энэ тэмдэг нэрүүдээс сонссноо дагуур нь зурна гэсэн. За эдгээрийг бол бидан ажиллахад бол амархан байна. Тэгэхээр бүгдээрээ 3 дугаар салд анхаарлаа хандуулъя. Процечуйте словни засабу настроение 120 За дахиж хэлхийс. 3 дугаар салд анхаарлаа хандуулаарай. Процечуйте словни засабу на стране 112. Повидейтеси. За тэгэхээр 112 дугаар хуудасны үгийн сангаас ажиллаарай гэсэн байна. Тэгээд ярилцаарай. Повидейтеси. За напрашиклад жишээ нь мислимже би гэж бодож ийн гэсэн утгатай. Мислим гэдэг нь би бодож байна. Ше гэдэг нь гэж гэсэн. Тэгэхээр юу гэж бодож ийн вэ? Исем сполехливи працовити. За сполехливи гэхээр найдвартай итгэлтэй гэсэн үг. За працовити гэдэг нь ажилсаг. За найдвартай болон ажилсаг гэж би бодож байна гэсэн өгүүлбэр болж байна. Нэгди исем дост запомнитливи. За нэгди гэдэг нь заримдаа гэсэн үг. Дост гэдэг нь хангалттай гэсэн утгатай болж байна. Запомнитливи гэхээр мартамхай. Заримдаа буй арай дэндүү мартамхай байдаг гэсэн утгатай өгүүлбэр байна. За тэгэхээр энэ дээр 3 асуулт өгөгдсөн байна. Яки стеви. Эсвэл яка стеви. За та ямар вэ? Тэ одоо тэмдэг нэрийн дагуу за шиковни, ахвалжтай, противни, дургу хүрэм ч гэдэг юм уу те. Симпатицки айтайхан, за нүдэн дулаахан гэсэн утгатай. Запомнитливи гэхээр мартамхай, сполехливи гэхээр найдвартай гэсэн эдгээр одоо тэмдэг нэрүүдээс. За эсвэл одоо бид бүхний 7 хоног үзэж байгаа нэгдүгээр даваа гарагт буюу эхний хичээл дээр үтсэн байгаа тэр тэмдэг нэрүүдээ ашиглаад өөрийгөө тодорхойлж олно гэсэн. За тэгэхээр 2 дугаар өгүүлбэр дээр Якие ваш татинек братер, син, камарад, коллега, решедитл гэж байна. Якие гэхээр ямар вэ гэсэн утгатай.
ваш татиник гэхээр танаа аав ямар вэ? Яакие ваш братар гэх юм бол танаа одоо ах ямар вэ? За яакие ваш син гэх юм бол танаа хүү ямар вэ? Яакие ваш камарат гэх юм бол танаа эрэгтэй найз ямар вэ? За яакие ваш коллега гэх юм бол одоо хамт ажилладаг эрэгтэй хүнийг коллега гэж байна. За яакие ваш решедител гэх юм бол дарга захирал те танаа захирал ямар вэ гэсэн утгатай асуултуудыг нэг нэгээр нь зохиож болж байгаа. За тэгэнгუутаа мэдээж энэнийхээ хариултуудыг хэлэхдээ за наш татиник е шиковнич гэдэг юм те наш братар е симпатицкий. За наш камарад манай найз те наш камарад е запомнитливый гэдэг ч юм уу. Ийм маягаар өгүүлбэр зохиож болно гэсэн. За 3 дугаар өгүүлбэр. Яка е ваша маминка. Яка е ваша маминка. За энэ дээр яагаад энэ дээр яка гэж хэлсэн, энэ дээр яка гэж хэлсэн байгаа ингээд тэгэхээр бид бүхэн нөгөө нэгдүгээр А1 буюу анх шатны хичээлүүд дээр үзчихсэн. За давтлага болгоод багш нь дахин тайлбарлахад за татиник гэдэг маань маскулинумын эр хүсний үг байгаа. Эр хүсний үгэн дээр тэмдэг нэр нь урт хийтэй яки. За энэ дээр тэгвэл маминка, сестра, цера гэх мэтлэн аагаар төгсөн феминум буюу эм хүсний үгнүүд явж байна. Энэ эм хүсний үгнүүд дээр асуултууд нь асуухтаа яка гэд аан дээрээ чаркатай. Яка е ваша маминка. Танаа ээж ямар вэ? Яка е ваша сестра. Танаа эгч ямар вэ? Яка е ваша цера. Танаа төрсөн охин ямар вэ? Яка е ваша камарадка. Камарадка гэхээр эмэгтэй найз. Танаа эмэгтэй найз ямар вэ? За яка е ваша коллегиня. Хамт ажилладаг эмэгтэй хүнийг хэлж байна. За танаа эмэгтэй найз хамт ажлын газрын эмэгтэй ямар вэ? Яка е ваша решедителька. Танаа эмэгтэй дарга. Энэ дээдл нь бол решедител гэдэг нэм эрэгтэй дарга хэлж байгаа. Решедител К гэхээр эмэгтэй дарга хэлж байгаа. За тэгэхээр энэний хариултанд нь яаж хариулах вэ гэхээр мэдээж хоёр дахьтаа ижилхэн наша мамика е тэ сполехлива. За наша сестра е запомнитлива. За наша камарадка е шиковна. Наша коллегиня е Мила гэдэг ч юм уу те Мила, Лена ч гэдэг юм. За иймэрхүү байдлаар хэлж болно гэсэн. За тэгэхээр дөрөвдүгээр сахалд анхаарлаа хандуулцгаая. Цвичини 4. Найдете цизи чиска слова с подобным визнамем. Напишите е подле моделу. За тэгэхээр найдете цизи чиска слова. За гадаад болон за чех одоо үгнүүдийг нь олоорой гэж байна. Найдете с подобным визнамем. За подобным гэдэг нь болохоор адилхан гэж. Визнамем гэхээр дуудлага. За адилхан дуудлагатай чех болон гадаад үгсүүдийг нь олоорой гэсэн байна. Напиште е подле модель. За загварын дагуу поле гэдэг нь дагуу модель загвар те напиште бичээрэй. Напрашиклад жишээ нь вулгарный спрости гэх мэтчлэнгээр бичиж болно гэсэн. За энэ дээр бол багш нь ерөнхийд нь түлхүүрийг оруулаад өгсөн байгаа болохоор та бүхэн маань биедан ажиллахад тийм хэцүү биш байх болно. За тэгээд энэ дээр багшийнх нь одоо орчуулж өгсөн үгнүүдийг нь орчуулгын дагуу бичээд хараахан орчуулж бичиж амжаагүй үгнүүдийг нь та бүхэн тойлноос хараад орчуулад явах гэдэг маягаар хичээлийг хийгээд яваарай. За 5 дахь сал цвичини пет. За CD-ийн хоёрын дөрвийг сонсоод хэцүү байна. За бүгдээрээ CD-г сонсохоос өмнө дасгалын заавартаа танилцгаая. Пословхейте адопхинте. Ни, небо ни. Пакчтете сами, апечливе виславойте. За тэгэхээр ни болон ни гэсэн те одоо энэ төгсгөлийг нь сонсоод бүглэрэй гэж байна. Дараа нь ганцаараа уншаад дуудлагыг нь одоо анзаарна гэсэн. За тэгэхээр бүгдээрээ CD 2-ын дөрвийг сонсцгоё. Zodpovědný, nervózní, statečný, inteligentní, smutný, líný, hubený, protivný,
ambiciózní, vulgární, stupidní, přísný, kvalitní, šikovný, elegantní. За та бүхэн дасгал давыг CD2-ын дүрийг сонссныхаа дагуу зөөлөн нийт төсөлтэй вэ нүү, хатуу нийт төсөлтэй вэ нүү гэдгийг нь хүсэж бичнэ гэсэн. За ингээд 6-аас анхаарлаа хандуулцгаая. Цвичний 6. Який є ten чоловік? Энэ хүн ямар вэ? Одоо бэлэндээ adjective. За тэмдэг нэрийг нь бүглэрэй гэсэн юм. За тэгэхээр эдгээр ямар тэмдэг нэрүүд өгсөн бэ гэхээр ходны, ухаантай, упршимний, за шудраг, зведавий, сониуч, линий, залхуу, працовити гэхээр ажилсаг, сдворшили ийдэг, собецкий хуваагчижсэн. За запомнитливый гэхээр мартамхай гэсэн энэ тэмдэг нэрүүдээс эдгээр 8 өгүүлбэрийн ард бүглэнэ гэсэн. Тэгэхээр який ten человек гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн ямар вэ гэхээр энэ өгүүлбэрийн ард эдгээр тэмдэг нэрүүдээс бичнэ гэсэн. За нэгдүгээр өгүүлбэр. Человек, который хизээ вшихно видят. За бүх зүйлийг мэдхийг хүсдэг хүн. Бүх зүйлийг мэдхийг хүсдэг хүн бол изведавый буюу сонич. Бүх зүйлийг мэдхийг хүсдэг хүн бол изведавый буюу сонич. За тэгвэл хоёр дээр человек, который рад працует. Гэхээр ямар байх вэ? Ажиллах дуртай хүн тий тэгмэл ажилсаг працовити гэх мэтчлэнгээр бичнэ гэсэн. За тэгэхээр та бүхэн мань арт талд нь олвол ингээд өгнүүдийн бичээд явна. Энд дээр орчуулж өгөхөд человек, который часто ржика просим, дикуи, добрый день. За энэ дээр үргэлжтэй уучлаарай тий болох уу? Өдрийн мэнд гэх мэтчлэн хэлдэг хүмүүс ямар хүн байх вэ? За мэдээж ийдэг гэж хэлэхээр бол сдворшили гэх мэтчлэнгээр. За тэгвэл дөрөвд нь человек, который не рад працует. За тэгвэл за энэ который гэдэг холбоос маань энэ человек хэлээд байгаа. За человек гэдэг маань хүн гэж юм тийм үү? Хүн гэж тасал тавьд который орсон байна. Энэ хүнийг хэлж байгаа. Не рад дургу, працует ажиллах. За тэгвэл ажиллах дургу хүнийг юу гэж хэлэх вэ гэвэл лини. Энэ бол залхуу хүн гэсэн утгатай орж ирсэн. За тэгвэл тавд нь человек, который часто запоминает. Человек, который часто запоминает. За, үргэлж мартдаг хүн. За, энэ бол мэдээж запомнитливый байна, тийм үү? За, тэгвэл 6 дугаар өгүүлбэр дээр человек, который помогал иным людям. Который помогал иным людям. За, өөр хүмүүст үргэлж тусалдаг хүн. Тэ? Хүмүүсүүдэд үргэлж тусалдаг хүн. За тэгвэл ходны сайхан сэтгэлтэй ч гэдэг юм уу те. Тий. Ходны сайхан сэтгэлтэй гэсэн утга нь орж ирнэ гэсэн. За тэгвэл 7-д нь человек, который хизээ вшихна еном сам про себе. Зөвхөн өөрийнхөө боддог те. Бүх зүйлийг про себе өөрийнхөө төлөө те. Бүх зүйлийг хийхийг боддог хүнийг собецкий тийм собецкий буюу хуваагчижсэн гэдэг тэмдэг нэр нь таарна гэсэн. За тэгвэл 8-д нь человек, который ржика то цоси мисли е. За юу бодож байгаагаа үргэлж хэлдэг хүн. Тэ? Цоси мисли юу бодож байгаагаа хэлдэг хүнийг шудраг, упршимний, тэ? Шудраг. За гих мэтсэн та бүхэн маань эдгээр засгалыг төвчтэй болгож аваарай. За 7 дугаар засгал CD2-ын 5-ыг сонсоод их засгал байна. За дасгалын заавартай танилцгаая. Эва ей родиче си подивай. Где их нейлепший камарад, небо камарадка. Послухайте адоплэнтэй цааслышите. За юу сонсноо бүглөөрэй. Эва болон түүний эцэг эхийн талаар ярилцаарай гэж байна. За тэгэхээр түүний хамгийн сайн эмэгтэй болон эрэгтэй найз нь хэн бэ гэсэн байна. За тэгэхээр Эвагийн нэр байж Пани Ханушова гэдэг одоо хүн гарах нь байна. За Пан Хануш гэдэг хүмүүс байна те. Энэ одоо Эвагийн ээж аав нь болон Эва байна тийм үү. За ягсан юм уу яа. Тэгэхээр эдгээрийн нэрийг нь одоо тэр CD-ийн дээрээс сонсноо бичих нь байна. Яг длоо ха небо изна.
Яг лохо гэдэг нь хэр удаан. И гэдэг нь одоо эмэгтэй хүн байвал түүнийг, хоо байвал эрэгтэй хүн байвал түүнийг гэсэн утгатай төлөвний үг байна. За зна гэхээр мэдэх бай. Тэр энэ өгүүлбэрийг бүтэн орчуулах юм бол түүнийг хэр удаан мэдэх бай. За тэгвэл якие небо за небо гэхээр чинь эсвэл гэсэн утгатай холбоос үг. За тэгэхээр яки небо яка. За яки гэсэн одоо утгатай асууж байгаа нь эрэгтэй хүнийг асууж байгаа. За яка гэд аата асууж байгаа нь эрэгтэй хүнийг асууж байгаа гэсэн үг. Яка е гэх юм бол эмэгтэй хүний талаар асууж байгаа гэсэн үг. Яки е гэх юм бол эрэгтэй хүний талаар асууж байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээр бол яки е гэдэг асуултанд дандаа тэмдэг нэрүүд орж ирнэ гэсэн үг. Одоо нөгөө саяны бидний өмнөх тасгалууд дээр орж иж байгаа Упршимний шудраг Эдвард Шили ийдэг Собецкий одоо хуваагчч гэсэн одоо тэр тэмдэг нэрүүдээс ч юм уу жишээ. Эсвэл энэ одоо CD дээр гарч ирж байгаагийн дагуу бүглэнэ гэсэн. Ингээ бүгдээрээ CD 2-5-ыг гарч сонсцгоё. Eva říká: Mám hodně kamarádů i kamarádek, ale když o tom tak přemýšlím, moje nejlepší kamarádka je moje starší sestra Alena. Znám ji celý život, takže 100% vím, že mi vždycky poradí nebo pomůže, když něco potřebuju. Je strašně hodná a spolehlivá. Paní Hanušová říká: Tak moje nejlepší kamarádka je určitě Kamila. Seznámili jsme se, když jsme obě měli první dítě. No, počkejte, to už je skoro 27 let. Hodně jsme si vždycky povídali a prožili jsme spolu dobré i zlé. Kamila je chytrá a energická a hlavně moc statečná, protože to v životě vůbec neměla lehké. Pan Hanuš říká: Můj nejlepší kamarád je Martin, spolužák ze základní školy. Známe se už 50 let. Je to možné? Nevidíme se třeba půl roku, ale pak jdeme na pivo a všechno probereme. Martin je moc šikovný, pracovitý a spolehlivý. Když potřebuju pomoct, vím, že mu můžu vždycky zavolat. За 8 дахь засгалд анхаарлаа хандуулаарай. Цэвчний асуум. Яки би менял кто быть? К каждому выразу дополнительные две адъектива, которые поважуйте. За недолежите иши. За тэгэхээр хин нь одоо ямар байх байсан бэ? Хин нь ямар байх байсан бэ? К каждому выразу. За хоёр одоо тэмдэг нэр байна тий. Бүглөөрэй гэсэн байна. Хамгийн чухал тий. Хамгийн чухал гэсэн хоёр одоо тэмдэг нэрийг нь бүглөөрэй гэж байна. За тэгэхээр нэгдүгээр өгүүлбэр. Добрый камарад би менял бит главный. Хамгийн сайн найз бол хамгийн гол нь гэж байна. Тэгэхээр хамгийн сайн найз бол хамгийн гол нь ямар байх ёстой вэ гэдэг хамгийн чухал хоёр тэмдэг нэрийг нэр бичнэ гэсэн. Өөртөөхөө одоо бодож байгаагаар тайлбарчгээс ч юм уу эсвэл одоо ном дээр байгаа зүйлүүдээс бичнэ гэсэн. За миний хувьд жишээлбэл добрый камарад емнел бит главный гэдэг нь хамгийн гол нь Упршимний шудраг тий. За тэгээд ходны буюу сайхан сэтгэлтэй байх ёстой гэсэн гих мэтчлэн бичнэ гэсэн. За тэр хоёр дээр нь добрый доктор би менял бит главный гэж. Тэгэхээр энэ добрый доктор гэхээр хамгийн сайн эмч гэж байгаа, эрэгтэй эмч гэж байгаа. Би менял бит главный гэдэг нь хамгийн гол нь байх ёстой. Ямар байх ёстой юм тий? Мэргэжлийн байх ёстой ч гэдэг юм уу тий? Тэдрийг одоо бид бүхэн бичнэ гэсэн үг шүү дээ. Мэргэжлийн дээрэс нь одоо юу гэх юм? Ажил одоо хүний төлөө юу ах юм тий? За гуравт нь добрый родич би менял бит главный. За хамгийн сайн эцэг их бол хамгийн гол нь юм байх хэрэгтэй гэдэг чинь тий. Тэгэхээр одоо бас нэг тэмдэг нэрүүдийг олж ичнэ л гэсэн үг. Ажилсаг байх хэрэгтэй юм уу? Тий. За 9-р засгалд анхаарлаа хандуулаарай. Цвичний девиет. Пошатте камарадови. Небо камарадце. Co by podle вас нела небо немнела делать. За эрэгтэй болон эмэгтэй найз нь юуг одоо
таны бодлоор тийм үү? Таны бодлоор юу хийх ёстой болоо юу хийхгүй вэ? Зөвлөлтөж одоо жагсааж ирсэн байна. За тэгэхээр например жишээ нь мне бис бит сполехливи гэж байгаа нь за гэж байгаа нь за найдвартай байх ёстой. Найдвартай байх ёстой. За тэгэнгუთ хацарч ирж болохгүй гэж хэлэхээр бол нэмнэл бис ходит поршот позде. За нэмнэл бис ходит поршот позде. Хацарч ирж болохгүй гэж. За тэгэнгუთ 20 дахь үгэл дээр бит издворшили ийдэг байх ёстой. Тэ? Тэгэхээр мнэл бис виждицкий здравит адекват. За үргэлж одоо мэндэлж бас талархаж явах хэрэгтэй. Тэ? Мнэл бис. За гуравт нь бит линий залхуу байж болохгүй гэж хэлэхээр бол тэ нэмнэл бис бит линий нэмнэл бис бит линий виц працават гэдэг нь их ажиллах хэрэгтэй гэж хэлэхээр бол тэ мнэл виц тэ мнэл бис бит працават. За дөрөвдүгээрх нь бит собецкий хуваахжсэн байх. Тэр хуваахжсэн байж болохгүй гэж хэлэхээр болол нэмнэл бис бит собецкий хуваахжсэн байж болохгүй. Тэгвэл хитит вишехнос сам гэдэг жаам ганцаараа бүхнийг хүсдэг гэж юм. Тэгэхээр ганцаараа бүхнийг хүсч болохгүй тий. Тэгэхээр нэмнэл бис хитит вишехнос сам гэх мэтлэнгээр бичнэ гэсэн үг. За тэгвэл тав дээр бит упуршемны шудраг байх. Иршатат виждицкий то цасан мислийн юу хэлж байгаагаа үргэлж хэлж явах хэрэгтэй гэж хэлэхээр бол мнэл бис тийм үстэй. Мнэл бис ржикат виждицкий то цасан мислийн юу бодож байгаагаа шудраг хэлдэг байл гэсэн утгатай. За тэгвэл 6-ад нь бит изведави сониуч байх. За тэгвэл хитит вишехно видет бүгдийг мэдхийг хүсдэг. Тэгвэл бүхнийг мэдхийг хүсдэг байх хэрэгтэй гэж хэлэхээр бол мнэл бис хитит вишехно видет. За тэгвэл 7-ад нь мид пуршаад страх үргэлж айцтай байх гэж байна. Тэгэхээр үргэлж айцтай байж болохгүй гэж хэлэхээр бол жишээлбэл мнэл бис мид пуршаад страх нэмнэл бис мид пуршаад страх үргэлж айцтай байж болохгүй. За бит статичный. За 8-нд нь бит так пришисний. За яг так юу гэх юм. За бит ходны гэхээр сайхан сэтгэлтэй. За сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй гэх юм бол мнэл бис бит ходны гэх мэтчлэнгээр өгүүлбэр зохиож харилцан ярилцж болох нэ. За ингээд энэ 7 хоногийн бидний одоо шалтгаан болон хүсэлттэй холбоотой Вимлуя Прашаны сэдв маань ингээд өндөрлж байна. За тэгэхээр тухайн 7 хоногт нэг сэдв үзээд явж байгаа бидний энэ тогтсон хэв маягийг бол тий хавсан сайнда хичээлийн хүн үзэх тухайн сэдвийг тухайн 7 хоногт багтаан үзэх энэ систем рүү бол бүх шавнар маань одоо аль хэдийн ороод тассан зогсож байгаа гэдэгт итгэлтэй. Тэгэхээр дараа 7 хоногийн хичээл эхлэхээс өмнө та бүхэн маань 7 хоногийн 5 хичээлүүдийг ойлгоогүйг нь хүмүүзэх. За ойлгосон хичээлүүдээ баттгах. За ямар нэг байдлаар хичээлээ үзэх боломжгүй үе тохиолдсон байсан ч аль болоход нь хүмүүзэх. За ойлгохгүй зүйл гарлаа гэж утгад дараагийн хичээлүүдэд уялдуулаад сонсож явах явцад ойлгоно гэдэг дээр ач холбогдол өгч ямар нэг байдлаар өмнөхөөсөө илүү хагч ийн гэдэг дээрэл дахин одоо тархиндаа сануулж яваарай гэж багш нь зөвлөж байна. Ингээд дараа 7 хоногийн сэдв хичээлээрээ олцгаая.